Үзэгчдээ эдийн засгийн тойрны нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдөр та бүхэндээ олон улсын нөхцөл байдал болон Монголын эдийн засагт хэрхэн яаж нөлөөлж байгаа талаар за мөн Аз хөгжлийн банкнаас манай эдийн засгийн төлөвийг ер нь хэрхэн дүгнэж байна вэ? За мөн төгрөгийн эсрэг Америк долларын ханш хэрхэн чангарч байгаа талаарх мэдээллээс дэлгэрүүлэхээр бэлтгээд байна. За эхний мэдээлэлээ хүргэе. За манай улсын эдийн засаг нэг салбараас хэд хамааралтай. За тэр нь гадаад зах зээлтэй шууд холбоотой учраас олон улсын нөхцөл байдал эдийн засагт шууд болон дан байдлаар хүчтэй нөлөө үзүүлдэг. За тэгвэл дэлхийн нөлөө бүхий эдийн засгтаа улс орнуудын сүүлийн үед явуулж байгаа бодлого хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаарх мэдээллээс авч үзье. За тухайлбал Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тарифын бодлогоо энэ сарын 2-оос хэрэгжүүлж эхэлсэн. За дэлхийн эдийн засаг худалдааны эргэлтэнд томоохон өөрчлөлт бий болох юм хүлээлтийг бий болгоод байна. За тодруулах юм бол бүгд найрамдах хятад улсад Америк нэгдсэн улсаас 67-оор нэмэх нь 34% гэсэн ийм татварын нэмэлтийг хувийг бий болгосон. За харин Европын холбооны улсуудад бол 39%, за Вьетнам улсад бүр 90% ийм татвар ногдуулсан байна. За Япон улсад 46, за бүгд найрамдах Солонгос улсад 50, за харин Монгол улсад бол 10% татвар ногдуулсан гэсэн ийм дүн мэдээ харуулж байна. За энэ 10 хэсгээр бол тухайн улсууд Америкийн нэгдсэн улсын бараанд ногдуулж байгаа татварын хувь хэмжээг харуулж байгаа юм а. За энэ хүү нөхцөл байдал нь цаашлаад дэлхийн нөлөө бүхий эдийн засаг болох бүгд найрамдах хятад улс Америкийн нэгдсэн улсын харилцаа ер нь цаашид хэрхэг боллоо. За хятадд нөхцөл байдал хэрхэн яаж өөрчлөгдөх бол гэдэг дээр бас судлаачийн байр суурийг сонирхсан юм а. Хятад эдийн засаг 1% эсэхэд Монгол улсын эдийн засагт 0.6% эффект үзүүлдэг учраас энэ удаа ч гэсэн энэхүү тарифын өсөлтийн бол Монгол улсын эдийн засгийн ялангуяа экспортын бараа бүтээгдэхүүн нэлээд цогцолтууд орж ирэх нь түрүүч нь бол мэдрэгдэж байна тийм. Гангийн үйлдвэрлэлийг Хятад улс энэ жил 50 саяар хязгаарлаад за үүнээс шалтгаалаад бас дотоодын эрэлтийг бас бууруулж байна. Дотоодын эрэлтийг бууруулад ирэхээр яг үнэтэй аюулдаад коксын за дээрэс нь коксч нүүрсний нийлүүлэлтүүд харьцангуй бас сансан хэмжээндээс хүрсэнгүй. Үндсэндээ өнгөрсөн 7 хоногоос уртлын 7 хоногт бол мөн эдийн засгийн нүүрс кокс нүүрсний уналттай байлаа. Өнгөрсөн 7 хоног харин харьцангуй тогтвортой байлаа. За түүнээс гадна төмрийн өдрийн эрэлт бол Хятад улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоног бол бас багасаад эхэлчихлээ. Тэгээ энэ нь бол Монгол улсын экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүнээр нөлөөлж байна. За дээрээс нь Хятадын эдийн засгаас Хятадын жижиглэнгийн худалдаа, интернет худалдаан дээр Хятадын зүгээс урд нь $800 дотроо бас тарифгүй байсан бол одоо ширхэг бараан дээр $25 эсвэл 20% татвар гэсэн ийм хатуу нөхцөлөд тавиад учраас интернет худалдаа, Тобо, Тему хүмүүсийн худалдаануудын эрхлэгч Хятадын жижиг бизнесүүдэд бас нэлээд нөлөө үзүүлээд эхэлж байна энэ 7 хоногоос эхлээд. Тэгэхээр энэ жижиг дунд үйлдвэрлэлч гэсэн Хятад улсын том үйлдвэрлэгч орон манайх бол гол түүхийн эдийн бас нэлээд нийлүүлэгч энэ зах зээл дээр ажилладаг учраас бидэнд бол нөлөөллүүд бол үндсэндээ ингээд эффектүүд нь ороод эхэлчлээ. За олон улсын нөхцөл байдал ийхүү тодорхойгүй байгаатай холбоотойгоор эрдэс бүтээгдэхүүний үн ханшид бас тодорхой өөрчлөлтүүд бол бий болж байгаа. За тодруулах юм бол манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын бие хэмжээ болон орлогын хэмжээ хэрхэн яаж өөрчлөгдөв гэдгийг дараагийн график дээр харуулъя. За тодруулбал өнгөрсөн оны 1-2 дугаар сард бол нийт 10.6 сая тонн нүүрс экспортлж, за орлогын хэмжээ бол 1.3 тэрбум Америк долларт хүрж байсан. За тэгвэл энэ үзүүлэлт энэ оны нөхцөл байдлаар авч үзэх юм бол экспортын бие хэмжээ ойролцоо байгаа ч гэсэн за орлогын хэмжээ бол тодорхой хэмжээнд буурсан нь бол харагдаж байна. За өөрөөр хэлэх юм бол 858.8 сая долларын орлогыг бол нүүрснээсээ олсон байна. За харин зөрүү нь ямар байна вэ гэдгийг бас дараагийн график дээр харуулъя. За тодруулах юм бол экспортын бие хэмжээний зөрүү бол 0.4 сая тонн. За харин орлогын хэмжээнд бол 478.6 сая ам доллар буюу нийт 1.7 их 80 төгрөгийн орлого бол өнгөрсөн оныхоос буурсан байна гэж ингэж харж болохоор нүүрсний тухайд. За дараагийн бүтээгдэхүүн бол төмрийн өдөр байгаа. За төмрийн өдрийн тухайд өнгөрсөн онд мөн үетэй харьцуулахад бас тодорхой хэмжээнд буурсан ийм дүнд мэдээ харагдаж байна. За тодруулах юм бол өнгөрсөн оны 1-2 дугаар сард 113 сая тонныг экспортлж, за 91.1 сая Америк долларын орлого олж байсан. За харин 2025 оны тухайд бол экспортын бие хэмжээ баг зэрэг буурсан. За мөн орлогын хэмжээ ч гэсэн
буурсан ийм дүнтэй харагдаж байна. Харин зөрүүг дараагийн график дээр харуулъя. За зөрүүний тухайд төмрийн өдөр одоо 37.6 мянган тонны бага ийм экспорт хийсэн байна. За харин орлогын тухайд бол 11.3 сая Америк доллар буюу 4 тэрбум долларын ийм одоо дутуу өнгөрсөн онтой харьцуулахад бол бага ийм орлогыг бол төмрийн өдрөөс оруулсан байна гэдгийг бол харуулж байгаа юм. За харин тэгвэл одоо голлох бүтээгдэхүүний экспорт одоо оны эхний 3 сар буюу одоо 1-р улирлын байдлаар ямар байна вэ гэдгийг бол одоо дараагийн график дээр харуулж байна. За тодруулах юм бол экспортын тухайд одоо нүүрсний хувьд бол 15.8 сая тонныг гаргасан. За энэ өнгөрсөн оны мөнгөтэй харьцуулахад 10.5% буурсан ийм дүнтэй байна. За харин засгийн баяжмлын тухайд нийт 460 мянган тонныг гаргасан. За энэ өнгөрсөн оны мөнгөтэй харьцуулахад 24% өссөн ийм дүнтэй байна. За харин төмрийн өдрийн тухайд 177 сая тонныг одоо экспортод гаргасан. За энэ өнгөрсөн оны мөнгөтэй харьцуулахад 2% буурсан ийм дүнтэй байна. За ийхүү одоо төмрийн өдөр болон нүүрсний экспорт буурсан ийм дүр зураг бол харагдаж байна. За энэ нөхцөл байдал ер нь цаашдаа эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг дээр бид нар бас судлаачийн байр суурийг сонирхсан юм а. Бүрэн хятад улсын зүгээс одоо дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд Америк нэгдсэн улсын засгийн газраас болж байгаа гадаад худалдааны бодлого нэмэгдэл татвар нь дэлхийн худалдааны байгууллагын дүрм жишмэг зөрчиж гэнэ гэсэн гомдлыг бол дэлхийн худалдааны байгууллагад гаргаж байгаа. Тэгэхээр энэ гомдлыг хэлцэх асуудал бол тийм богино хугацаанд шийдэгдэхгүй. Олон уншилт асуудлаад аргачлал тогтоосон арга зүйн хувьд болон хууль эрх зүйн хувьд гэдэг ингээд лав нэг 2-3 сард энэ бол дэлхийн худалдааны байгууллага дээрх маргааныг хэлцэх байх. Тэгэхээр энэ хугацаанд нэгдүгээрт хятад улсын гадаад үүний дотор Америк нэгдсэн улсад гаргаж байгаа гангийн нийлүүлэлт буурах хандлагатай. Хоёрдугаарт энэ нэг дам нөлөө буюу Европын холбоо бусад ган үйлдвэрлэгч улс орнуудын гангийн илүүдэл бий болохоор. Тэгэхээр гангийн илүүдэл бий болсон нөхцөлд хятад улсын нөгөө зөвхөн Америк нэгдсэн улсад биш бусад улс орнуудад гарах орон зай зах зээл бас хумигдэж байна гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар дэлхийд даяараа гангийн хэрэглээ буурах хандлагатай болно. Ямар ч байсан одоо энэ оныхоо тухайд гэсэн. За гангийн хэрэглээ буурна гэдэг нь нөгөө талаар хятад улсын эдийн засаг сүүлийн ковидоос хойш үнцэндээ саралт тавьж байгаа. 4.5-5 орчим мөнгө. Хэдийгээр зорилттой 5% гэж байгаа ч гэсэн олон улсын байгууллагууд бол өсөлтөнд харав. Тэгэхээр ийм хүү эдийн засгийн өсөлтөнд сарж байгаа гадаад худалдаан дээр гадаад гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрсдэл болж байгаа энэ хоёр нөлөөлөл нийлээд хятад улсын ган төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэгддэг кокч нүүрс төмрийн өдрийн импорт буурах хандлага бол оны эцсийн сүүлийн хагасар бол ажиглах тохиолдол гэж бодож байна. За тэгэхээр манай улсын тухайд бол одоо гадаад худалдаа экспортын бие хэмжээг нэмэгдүүлэх хэн зорилтыг тавин ажиллаж байгаа. За тэгвэл манай улсын одоо худалдааны түнш орнуудын хувьд бол гадаад худалдаа хэрхэн яаж явдаг вэ гэдгийг энэ хүү графикаас харж болохоор байна. За тодорхойлбол нийт одоо экспортын 90 орчим хувийг бол бүгд найрамдах хятад ард улсад хийж байна. За харин 7.8% бол Швейцар улсад хийдэг. За 0.5% бол Америк нэгдсэн улсад хийж байна гэсэн ийм судалгааг бол харуулж байна. За тодруулах юм бол одоо эрдэс бүтээгдэхүүний экспорт давмгаалж байгаа учраас тухайн одоо экспортын дийлэнх хувийг бол бүгд найрамдах хятад ард улс эзэлж байна. За харин Швейцар улсын тухайд бол одоо ийм өндөр дүнтэй байгаа нь алтны экспорттой холбоон тайлбарладаг юм а. За эдийн засгийн тав хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээлэлээ хүргэе. За Азийн хөгжлийн банкнаас бүс нутгийн эдийн засгийн төлбөрийг энэ 7 хоногт танилцууллаа. За тэдний үзэж байгаагаар Монгол улсын эдийн засаг энэ онд 6.6%, за эх онд 5.9% өсөх тооцоог гаргаад байна. За Монгол улсын эдийн засгийн өсөлт 2024 онд бага зэрэг саарсан ч эх онуудад эрчимтэй өсөх ийм төлөв бол хадгалагдж байна гэж тэдний зүгээс үзэж байна. За үүнд уул уурхайн салбар, за тэд дундаа засгийн баяжмлын үйлдвэрлэл нэмэгдэж, за оюутлогын уурхайн түлхэц одоо уурхай бол томоохон одоо нөлөө үзүүлэхээр байна гэдгийг бол хэлж байгаа юм. За мөн одоо өнгөрсөн онд ихээхэн хохирол амссан мал аж ахуйн салбар одоо сэргэх ийм төлөвтэй байгааг бол дурдаад байгаа юм а. Монгол улс өнгөрсөн онд эдийн засгийн төсвөртэй байдлаа хадгалж чадсан. Үүнд хөдөө аж ахуйн салбарын огцом ашиглалтыг уул уурхай үйлчилгээний салбарын эрчимтэй өсөлт нөхсөн нөлөөсөн. Уул уурхайн салбар 2025-2026 онд эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байна. Дотоодын эрэлт дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, хөдөө аж ахуйн салбар аажмаар сэргэж байгаа нь өсөлтөд нөлөөлнө. Гэхдээ түүхэн эдийн экспорт тэр дундаа нүүрсний экспортоос хамааралтай байгаа учраас эрсдэл байсаар байна.
За төсвийн зардал тэлж эрчим хүчний үнийг нэмснээр инфляцийн түвшин 9.1% төрсөн. За энэ жил инфляцийн дарамт одоо их байх боловч одоо өнгөрсөн эх оноос бол харин тодорхой хэмжээнд буурч нэг оронтой тоонд хадгалагдах боломжтой гэж Азийн хөгжлийн банкнаас дурдж байна. За мөн уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдснээр экспорт өсөх ийм төлөвтэй байгаа. За гэхдээ хөрөнгө оруулалтын төслүүдэд шаардлагадах үндсэн тоног төхөөрөмж, за бараа материалын худалдан авалтаас хамаарат одоо импортын одоо хэмжээ, за импортод зарцуулж байгаа валютын хэмжээ бол нэмэгдэнэ. За үүнийгээ дагаад ханшид тодорхой хэмжээний дарамт нөхцөл одоо ирэх ийм нөхцөл байдал бол бий гэдгийг Азийн хөгжлийн банкны эдийн засгчдын зүгээс анхааруулад байна. Харин инфляцийн хувьд бол 25-26 онд харьцангуй өндөр байхаар төсөөлөгдөж байна. Жилийн дундаж инфляц түрүүн гол эхний слайд дээр танилцуулсанчлан 2025 онд 9.1%, 2026 онд бол 7% жилийн дундаж инфляц байхаар байгаа. За энэ шалтгаан нь бол эрчим хүчний үнийн болон нийтийн тээврийн үн өссөн байгаа 24 оны төгсгөл болон 25 оны эхэнд мөн малын тоо толгой орогдсонтой холбоотойгоор махны үн өссөн, дотоодын эрэлт өндөр хэвээр байгаа болон ханшийн дарамтаас үүдэлтэй инфляцийн дарамт бол 25 онд өндөр байхаар байна. За хэдийгээр Монгол улсын эдийн засаг бүс нутагтаа өндөр өсөлт үзүүлэхээр байгаа ч тодорхой эрсдлүүд байна гэдгийг бол сануулж байна. За тодорхойлбол түүхийд ялангуяа зис нүүрсний үн болон бүгд найрамдах хятад улсад бий болоод байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт. За цаашлаад цагаагаараас шалтгаалсан мал аж ахуйн салбарын одоо сэргэлт удаашрах, за мөн инфляц төсөөснөөс давж одоо өсөх, за мөн мөнгөний хатуу бодлого урт хугацаанд үргэлжлэх зэрэг нь бас эдийн засгийн өсөлтөд тодорхой хэмжээний сөрөг нөлөөллийг авчирч болзошгүй. За мөн Америкийн нэгдсэн улсын тарифын бодлого, за цаашлаад одоо энэ нь одоо бүс нутаг бүгд найрамдах хятад улсад хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгийг нь бас Монгол улсын хувьд бол томоохон сорилтоо гэдгийг бол Азийн хөгжлийн банкны зүгээс мэдээлсэн юм а. За манай улсын валютын нөөц өмнө нь байгаагүй хэмжээнд өсч 5 тэрбум доллар давсан хэдий ч төгрөгийн ханшаа сулрах ажиг зүйл бол одоо сүүлийн 2-3 сарын турш бол ажиглагдлаа. За тодруулах юм бол Америк долларын ханш бол төгрөгийн эсрэг чангарсаар байна. За сүүлийн 2 сарын хугацаанд л гэхэд Монгол төгрөг 2% суларсан гэдгийг бол Төв банкнаас мэдэгдээд байгаа юм. За төгрөгийн ханш суларч байгаа шалтгааныг одоо экспортын орлого буурч, за тэр дундаа нүүрсний одоо үнийн бууралтай холбоотойгоор манай улсад орж ирэх валютын урсгал хязгаарлагдсан. За нөгөө талдаа импортын бараа бүтээгдэхүүний өсөлт нэмэгдсэн. За шатхууны төлбөртэй холбоотой валютын эрэлт өндөр байгаа гэдгийг бол одоо Төв банкны зүгээс онцолж байна. Одоо яг хамгийн сүүлийн байдлаар бол 3 дугаар сарын эцсийн байдлаар 5 тэрбум, за яг өчигдрийн байдлаар бол 5 тэрбум 1 сая доллартай валютын нөөц байна. Өөрөөр энэ бол яг ер нь олон улсын жишээ стандартыг харьцуулаад үзэх юм бол импортын 3 сарын орчим хэрэглээ хангах түвшинд бол байх ёстой гэж үздэг. За одоо бол энэ бол 4.5 орчим сарын хэрэглээ хангах түвшинд буюу харьцангуй бас гайгүй түвшинд байгаа. Шаардлагатай баруунуудын төлбөр тоотонд бол дандаа л банкны сектор орж гарч байгаа учраас урсгалын мэдээллийн үзлээ би эрэлтүүдэд бол тогтмол харж явдаг. За энэнийхээ хүрээнд бидэд бол 7 хоногт 2 удаа валютын дуудлага худалдааг бол тогтмол зохион байгуулж байгаа. За энэ дээр бол шаардлагатай хэмжээгээр нь валютын эрэлтийг нь хангаад ингэж явдаг. За өргөжлүүлэн та бүхэнд төгрөгийн ханш Америк долларын эсрэг одоо хэрхэн суларч байна вэ гэдэг мэдээллийг дараах график дээр харуулж байна. За тодорхойлбол энэ оны 1-р сарын байдлаар бол 3423 төгрөгийн ийм ханштай байсан. За энэ одоо өдөр тусам одоо ханш суларсаар энэ сарын байдлаар бол одоо 3500 гараад явсан. За энд бол одоо 4 сарын 8-ны дүн харагдж байна. За энэний дараа зарласан дүнгээр бол одоо 3522 болсон ийм ханштай байгаа юм. За төгрөгийн ханш ийхүү суларч байгаа нь олон шалтгаантай. За тухайлбал экспортын орлого буурсан, Америкийн нэгдсэн улсын Төв банкны бодлого, за худалдаа эдийн засгийн нөлөө бүхий одоо Төв банкуудын бодлогын хүч гэсэн одоо голлох валютуудын ханшид бол нөлөө үзүүлж байдаг. За нөгөө талдаа гадаад худалдааны одоо сэргэлт хэрхэн яаж өөрчлөгдөхөөс бас төгрөгийн ханш цаашид чангарах уу үгүй юу гэдг нь бол шийдэгдэн. За Монгол улсын хувьд бол бас боловсролгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх байдлаар асуудалд хандах нь зүйтэй гэсэн байр суурийг эдийн засгчдын зүгээс илэрхийлээд байна.
он гарсаар нүүрсний экспорт ч өөрөө хятадын одоо нөхцөл байдалтай холбоотойгоор нэлээд тоо хэмжээний хувьд ч тэр саарлаа шүү дээ. За энэтэй холбоотой зах зээл дээр ерөнхийдөө энэ одоо мэдээлэлд ойрхон байдаг гэхүүдээ эдгээр хэсгүүд дээр ингэж долларчлалт явагдаж эхэлсэнтэй хүлээлт дээр нөлөөлж байгаа юм л да. Зах зээлийн нөхцөл байдлыг харах юм бол өнөөдөр бид нар ингээд нүүрс буурсан байгаа үед долларын орлого олж ирэх хэрэгтэй шүү дээ. Энэ дээр бол хамгийн богино хугацаанд хийх ёстой зүйл алт. Тэгэхээр алтны үн $3,000 давцсан үед Монгол Улсын засгийн газраас алт 3 хөтөлбөрийг Монгол банктай нийлээ хэрэгжүүлж байна. Энийг бол би бас зөв гэж харж байна. Яг гэвэл энэ одоо богино хугацаанд бид нар долларын орлого олж ирэх нөхцөл байдлыг бүрдүүлнэ. Дээрээс нь энэ банкуудын гаднаас одоо 200-300 сая доллар их үсрийг бол хангалттай олж ирч чадна. Тэгэхээр магадгүй энэ банкудтай хамтарч ажиллаад тэрбум долларыг гаднаас бид нар оруулж ирж богино хугацаанд болно. Тэгээ эргээд энэ зах зээл дээр хүлээлт гэдэг зүйлийг маш зөвөр үүсгэхгүй бол болохгүй байна. Ер нь бол энэ долларын ханшийг долларчлалтыг үүсгдэг хүмүүс чинь энгийн ард иргэд биш ээ. Энэ бол маш өндөр түвшний мэдээлэлтэй байдаг. Хадгаламж өндөртөө бүлэг байдгийг шүү. Энэ ер нь бол Монголд ингээд доллараас өөр тийм хөрөнгө оруулалт хийх юм найдвартай хөрөнгө оруулалтын сонголт байхгүй байгаа бас их холбоотой байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээд эдийн засгийн муудлаа долларын ханш болсон. Доллар ч өөрөө одоо яг л кэш те хүс үед авч зарч болно. Тэгээд үнэ нь бол унахгүй гээд за энэний араас ерөөхдөө монголчууд бол үйл хөдлөлийг сонгож байна те. Одоо хөрөнгө оруулалт мөнгөтэй болохоор хаашаа инвест хийх вэ гэхээр. Тэгэхээр энтэй зэрэгцээд одоо энэ олон улсад чинь бол энэ алт гэж нэг айхтар сайхан ийм хөрөнгө оруулалт хэрэгсэл байгаа байхгүй. Тэгээ Монгол улс болохоор өөрсдөө алт бол бас боломжийн хэмжээнд олборлцдог. Тэгснээр тэрийг энэ дотоодынхаа зах зээлээр зардаггүй, харилцаалдаггүй. Зүгээр л экспортод гаргааддаг. Тэгээ энэ бол туйлын буруу. Юу гэхээр энэ Монголд тогтож байгаа энэ алтны ханш ч өөрөө төгрөгөөр илэрхийлэгддэг. Монгол банк өдөр болгон Лондонгийн металлын биржийн ханшийг аваад төгрөг рүү шилжүүлээд тэгээд төгрөгөөр авдаг. Тэгвэл жишээ долларын ханш өсөд байгаа үед доллар олдгоо ичдэг тий бас банкуд зардаггүй. Тэгвэл ямар боломжит хувилбар байж болох вэ гэхээр монголчууд одоо алт авалтай. Алт авах тэр боломжийг энэ Монгол банкын арилжааны банкуд нээж өгөлт тий. Тэгэх юм бол заавал доллар авах гэдэггүйгээр одоо алт аваад тэгээд доллар авцсан юм шиг ашиг хүртэх боломжтой байхгүй. За тэгэхээр төгрөгийн ханш тогтвортой байх хэсэг нь бас гадаад валютын албан нөөцтэй бас нэг талаараа холбоотой байдаг. За тэгвэл сүүлийн 5 жилийн хугацаанд одоо гадаад валютын албан нөөц одоо хамгийн бага үзүүлэлтэнд хизээ байсан бэ гэхээр 2022 оны 7 дугаар сард 2.6 тэрбум доллар болж ингэж буурсан. За энэ нь бол одоо COVID-19 сартгалын нөлөөтэйгээр одоо гадаад валютын албан нөөц ингэж буурсан. За тухайн үед бол бас төгрөгийн ханш сулрах ийм зүйлүүд нэлээд ажиглагдаж байсан. За харин дараагийн график дээр сүүлийн 5 жилийн хугацаанд одоо гадаад валютын нөөц хамгийн өндөр байсан цаг хугацаа хизээ байна гэдээ аваад үзэхээр 2024 оны 12 дугаар сард гадаад валютын албан нөөц 5.5 тэрбум Америк доллар болж ингэж өссөн. За энэ үед бол одоо хамгийн одоо өндөр өсөлт их нөөцийг бол одоо бий болгоод байна гэдгийг бол хэлж байгаа. За тэгвэл энэхүү үзүүлэлт одоо энэ оны одоо 3 дугаар сарын байдлаар 4.8 тэрбум доллар буурсан. За харин 3 дугаар сарын байдлаар тодорхой экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн алхмуудыг хийснээр баг зэрэг одоо гадаад валютын нөөцөө бол нэмэгдүүлж чадсан. За гисэн ч гэсэн өнгөрсөн одоо оны 12 дугаар сартай харьцуулахад бол одоо 9% буурсан ийм дүнтэй байгаа юм аа. За валютын нөөц хангалттай хэмжээнд байгаа ч гэсэн одоо төгрөгийн ханш суларч байгаа шалтгааныг эдийн засагчид зах зээлд долларын ханш одоо чангарах гэсэн ийм хүлээлттэй бол ихээхэн холбон тайлбарлаж байна. За уг нь Америкийн нэгдсэн улсын тарифын бодлогоос хамаарч долларын ханш унаж байгаа хэдий ч манай улсад бол эсэргээрээ өснө гэсэн ийм хүлээлт бол нийгэмд байгаа нь одоо төгрөгийн ханш сулрахад бол гол нөлөөг үзүүлж байна гэсэн ийм тайлбарыг өгч байгаа юм. Төв банкны зүгээс бол одоо валютыг тогтворжуулах үүднээс интервенц хийх ийм хууль эрх зүйн зохицуулалт байдаг. За одоогоор бол одоо тодорхой хэмжээний эрэлтийг бол хангаж байгаа учраас хараахан одоо интервенц хийж эхлэегүй байна. За цаашдаа улам одоо ханшийн савлгаа даймжрах ийм тохиолдол бол Төв банкнаас тогтворжуулах энэ алхмуудыг бол хийж эхэлнэ гэсэн ийм хүлээлттэй байна. За үзэгч та бүхэндээ эдийн засгийн тойм нэвтрүүлгийнхээ ээлж дугаарыг хүргэлээ.